Сайн байцгаана уу? Энэ удаагийн эмчилгээгээр харилцааны орлого баримтын гадаад валют худалдаа авах гүйлгээний төрөлтөд танилцах болно. Банк болон касс дээд системийн харилцааны орлого гэж ороод шинээр үүсэхдээ гүйлгээний төрлөө гадаад валют худалдаа авах гэж сонно. Тэгэхээр худалдаа авсан гадаад валютыг байгууллагын валютын дансанд тооцохдоо гүйлгээний төрлөө гадаад валют худалдаа авах гэж сонгоно. За гэхдээ эхлээд төгрөгийн данснаас валютын хөрвүүлсэн дүнг банк руу шилжүүлэх харилцааны зарлага баримтыг үүсгэх шаардлагатай. За илүү ойлгомжтой байх үүднээс нэг жишээн дээр харцгаая. Харилцааны зарлагын баримт руу очих юм бол бид 6 сарын 1-нд $100 төлбөр болгож 264,935 төгрөгийг хаан банк руу шилжүүлсэн харилцааны зарлага харагдаж байна. Өөрөөр хэлбэл $100-ыг тухайн өдрийн ханш болох 2649,35 ханшаар худалдаж авсан. За анхны бичтийг харах юм бол төгрөгийн данснаас гадаад валют худалдаа авалтын төр данс руу очиж бичигдсэн байна. За үүний дараа долларын дансанд $100 хүлээн авсан харилцааны орлогын баримт үүсгэнэ. Гүйлгээний төрөл нь гадаад валют худалдаа авах. Өнөөгөө заагаад байгууллага сонгоод банкны данс нь болохоор байгууллагынхаа долларын дансыг сонгож өгнө. Хүртлийн данс 11.02 буюу валютын данс автоматар татагдана. Тэгэхээр харилцагч нь хаан банк гэж заагаад $100 дүнг оруулж өгнө. Ус нэгтийн хэсэгт гэрээ гэдэг хэсэгт маань валют худалдаа авахаар банктай хийсэн гэрээг сонгож өгнө. Хаан банк харилцагч дээр маань манай төгрөгийн ба долларын гэрээ бусад гэсэн гэрээний төрөлтөө гэрээ үүссэн байсан учраас бид нар харилцагчаа сонгоход автоматар гэрээнд татагдаж байна. Тэгэхээр бусад гэсэн гэрээний төрөлтөө байх ба төгрөгийн гэрээ заана. Хөнгөн хөрөнгө өглөөний зүйлийг зааж өгнө. Энэ нь валют арилжаа худалдаа авалт сонгоод тухайн өдрийн валютын албан ханш 2649,35. Тооцооны ханш хэсэгт банкны гэрээний дагуу валют худалдаа авах ханш заагдана. Энд жишээлбэл 2650,435 гэх ханш нь хаан банктай хийгдсэн гэрээний дагуу төгрөгөөр худалдаа авах дүн. За уг хэсэгт төгрөгөөр худалдаа авах дүн автоматар тооцогдож байна. Тооцооны данс нь валют худалдаа авахаар банктай хийсэн тооцоо бүртгэх данс буюу гадаад валют худалдаа авалтын төр данс заагдана. За үүний дараа бид нар баримтаа баталгаажуулах шаардлагатай. За одоо дансны бичтэй харах юм бол манай төр данс маань хаагдсан байна. 400 төгрөгийн зөрүү маань 53.20 буюу гадаад валютын ханшийн зөрүүний гарц гэх дансанд бүртгэгдээд гарцтай болсон байна. За ингээд анхаарал тавьсанд баярлалаа.